Өнөөдөр даваа гараг. Шинэ 7 хоногийн ажлын эхний өдөр. Өнөөглөөний 7-оос 8 цагийн хооронд нийслэлийн зам талбай нэг иймэрхүү байдалтай байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон их цас нийслэлийн маань зам талбайг бүрхээд халтаргаа гулгаа үүсгэсэн тэрэл хэвээрээ байна. 4 жилийн туршид ийм зам үзээгөө жолооч нарын хувьд бол хөөрхий Батуулгыг санд давсаж Сундун Батболдынхан ажилгүй анхаагүйг гайхан шогшиж байлаа. Зам талбайн цэвэрлэгийг хэд хоногч хийгээгүй юм бэ бүүм. Замын зорч хэсэг найрээс хоёр талаар нь овоолсон цас мөсөн тавьжигдан нэг нэгнээ шүрэгжих шахан гулсан халтрын гэлтрэх жолооч нар шинэ 7 хоногийн ажилдаа амжиж очих нь эргэлзээтэй. За юутай ч Улаанбаатар хотын шинэ захирагч маань халтаргаа гулгааг өөрийнхөө хариуцах ажил бишээ гэж боддог болтой юм. Өмнөхмээр Батүүл гулгаа халтаргааг арилгах мөнгө төгрөггүй болтон дээрэмдчихэд хүлээлгэж өгсөн юм болов гэтэл 100 гаруй тэрбум төгрөгтэй хотыг Сундын Батболдод хүлээлгэн өгчээ. За бас гайхахтай өмнөх 11-р сард ер нь ийм их цас орж байсан юм уу гүй юм уу гэж шалгаад үзтэл нодлон яг өдийд буюу 2015 оны 11-р сарын 16-нд мөн л маш их хэмжээний цас орж халтаргаа гулгаа үүссэн тул нийслэлийн 6 дүүргийн 214 ажилтан 18 машинаар 92.4 тонн бодис 131 тонн давс цацаж нийслэл хотоо халтаргаа гулгаанаас хамгаалаад авчиж байсан байх юм. Сэтгэл байвал сэрээгээр шүл уунаа гэдэг орчин цагийн үг бий. Сэтгэлгүй бол харин сэрээгээр мах хатгаадаж идэж болохгүй биз. Сундун Батболд гэж энэ хүний хувьд нийслэлийн захирагч гэдэг албан тушаал зөвхөн даргын суудлал гэж ойлгогддог болтой юм. Яанда нийслэлчүүд минь хэл мэдээллийн хэрэгслээр цатагдж буй мэдээллүүдийг харуул энэ зууны хамгийн хүйтэн өвөл болно шүү гэцгээгээд байдаг. Нийслэлчүүд бид харин хамгийн цэвдэг сэтгэлтэй захирагчийн гад нийслэл хотоо атгуулж хасаан сууж байдаг. Юм ч үзэхэндээ арьяа.